Спортын хөтөлбөрийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлт бол одоо ерөнхий одоо өөрчлөлт орсон зарчим гэвэл нэгдүгээрт нь бол бохирдуулагч нь төлөгч, ашиглагч нь хамгаалагч гэсэн зарчимд бол суурилсан байгаа. За хоёрдугаарт нь бол нөгөө их бохирдуулах тусам одоо их төлөх тэр эдийн засгийн хөшүүрийг бас нэмэгдүүлж өгсөн байгаа. За гуравт нь бол дэжрэг усны бохирдлыг бууруулах үйл ажиллагааг бол бодлогоор дэмжих зорилготой хуулийн нэмэлт өөрчлөлт орсон байгаа. За гол орсон нэмэлт өөрчлөлт гэвэл нэгдүгээрт нь бол бас бохирдуулсны төлбөрийн дээд доод хязгаарыг бол өөрчилсөн байгаа. За хоёрт нь бол стандартын түвшинд нийцүүлээд хайж байгаа цэвэрлэх байгууламж ашиглаж байгаа аж ахуйн нэгжүүдийг бол бодлогоор дэмжиж одоо бохирдуулсны төлбөрөөс 3 хүртэлх жилийн хугацаагаар чөлөөлөх тийм заалтаас орсон байгаа. Мөн хаягдласаа эргүүлэн ашиглаж байгаа технологид эргүүлж ашиглаж байгаа аж ахуйн нэгжүүдийг бас тэр хэмжээгээр нь төлбөрөөс чөлөөлөх гэдэг аж ахуйн нэгжүүдийг бодлогоор дэмжсэн заалтууд орж байгаа. Мөн цэвэрлэх байгууламжийн одоо бохирдуулсны төлбөрөөс олсон орлогын 50-аас доошгүй хувийг бол цэвэрлэх байгууламжуудын засвар үйлчилгээ шинжилэлд зарцуулах энэ залтууд орсон байгаа. Усыг дахин боловсруулах, саарл ус ашиглах тал дээр яамнаас ямар бодлого хэрэгжүүлэн ажиллаж байна. Мэдээж одоо нөгөө таны сая хэлж байгаачлан тийм одоо баг бохирдуулж байгаа бол төдий чинээгээр баг төлбөр төлнө. Их бохирдуулбал тэр чинээгээр их төлбөр төлнө гэж штэ. Энэ дунд бас усыг зөв завхартай ашиглагч гэдэг юм уу? Сайн шиг үзүүлж байгаа тохиолдолд яах вэ? Тийм тэгэхээр бол хуулийн дээр маш тодорхой зааж өгсөн байгаа. Яг хаягдл усыг одоо цэвэрлэх агуулмж хаягдл усаа цэвэрлэх агуулмж ашиглаад стандартын түвшинд нийцүүлээд хайж байгаа тохиолдолд бол төлбөрөөс чөлөөлж байгаа тодорхой хугацаанд мөн саарл усыг бол буюу өөрөө хөө ашигласан усаа хаягдл усаа эргүүлээд технологитой үйл ажиллагаанд хэрэгжилж байгаа бол яг тэр эргүүлж ашиглаж байгаа хувь хэмжээгээр нь бол төлбөрөөс чөлөөлж байгаа. Яг энэ бохирдуулсны төлбөрийн тухай хууль за түүнчлэн одоо үнийг дааж мөрдөгч ормод байгаа шүү дээ тий. Хэрэгжилт нь ямар байгаа яг шинжилгээ батлагдсанаас хойш. Тэгэхээр бас бохирдуулсны төлбөрийн тухай хууль батлагдсны дараа бид нар бол засгийн газрын тогтоолоор бол төлбөрийн хувь хэмжээг аль тогтоож өгсөн байгаа. Тэгэхээр төлбөрийн хэмжээгээ тогтоож өгсөн байгаа. Мөн тухайн төлбөрөөс одоо чөлөөлөгдөх биш нэг хөнгөлөх хуулийн дээр бол чөлөөлж байгаа. Засгийн газрын тогтоолоор бол хөнгөлж байгаа. Тэр хөнгөлөх аж ахуйн нэгжүүдийн жагсаалтыг бас баталж өгсөн байгаа. Мөн тухайн аж ахуйн нэгжүүдийн хичнээн хэмжээгээр одоо хөнгөлөхөө гэдэг бас тодорхой зохицуулалтаа одоо журмалж өгсөн байгаа. Мөн тухайн хуулиад байгаад бол захиргааны хэмжээний актуудыг бол боловсруулсан байгаа. Тэгэхээр энэхүү актууд хэрэгжиж хэрэглэснээр бол спортын төлбөрийн тухай хууль маань хэрэгжих одоо бодит нөхцөл байдал бүрэлдэж цэвэрлэх байгууламжууд маань үйл ажиллагаа сайжирч цаашдаа нөгөө байгаль орчны бохирдол маань буурах юм бодит одоо үр дүн харж байгаа бид.